сайн байцгаана уу шинэ бичлэгтэй тавтай марил. За би энэ удаагийн бичлэгээр дахиад бичлэг хийв амар удцсан байна. Бараг 2-7 он ч байж тэгээд энэ хооронд усанд орсонгүй ч гэж. За тоглосон. Сайхан нөгөө ээж маань ирээд тэгээд ээжигээ аваад шууд хагас буцсанд нь Лас Вегас гараа явцсан. Тэгээд өмнөх бичлэг дээр угаасаа Вегасыг үзүүлсэн болохоор дахиж давхардаад яах вэ гэдээ өөртөө enjoy хийгээд тэгээд машинаараа гараад road trip хийгээд явцсан байгаа. Тэгээд ерөнхийдөө хагас буцсанд амарч чадаагүй. Тэгээд ерөнхийдөө бол бичлэг маань жоохон холдчихлоо. Тэгтээ би Вегас явахд усанд орсон шүү. За тэр яхав. Тэгээд ер нь сүүлийн үед гэвэл болохоор юу байна? Би ер нь жоохон ядраад байна. Уул нь ингээл хүн болгон л одоо ээж болохоор нойргүй гэл тэгдэг штеп. Тийм чинь би уул энэ бодлоо нэх одоо би ядарч байгаа, би зовжин гэсэн тийм бодлоо ингээ өвчтэй болохгүй гэж бодсон байхгүй юу. Гэхдээ яхаа аргагүй ингээд шүрмэс маань татаад, нуруу маань ингээд байнгын өвдөөд байгаа болохоор жоохон ингээд шин сайн унтаж чадахгүй байгаа. Яагаад вэ гэхээр ингээд манай хүү шинжгөө намайг өмдөөд эсвэл өчтөрийн байдлаар би бараг шүн 10-20 сэрсэн байж магадгүй. Манай хүү жоохон шүд нүд нь урах гээд байгаа мó яасын ямар ч сан тохгүй ингээд ерөөсөө айтайхан ингээ бүтэн унтахгүй байхгүй. Тэгээд яг энэ байдал нь ингээд амар олон хоног үргэлжлээд тэгээд ерөнхийдөө бол нэлийн нойргүй дэлттэй байна би. Тэгээд ер нь жоохон ядралаа одоо тэгээд нэлээд нойргүй байгаад байна. Тэгээд нойргүй байхаар тэгээд яаж хаад юу ч хийх нөө ирч хүчгүй болчихдаг юм байна. Тэгээд би ч уул өмнөх бичлэгэн дээр фитнестэй явж байгаа гэж тэгсэн штэ. Тэгсэн чинь одоо юу фитнес зүгээр нойргүй болохоор ингээ өдөр ажиллаа хийхдээ хүртэл ингээ бараг унтчих гад. Тэгээд юу фитнестэй явах. Тэгээд өдөр бас хоол молоо хийгээд тэгээд хүүхд мөхтэй хооллоо. Тэгэнгүүт ерөөсөө бичлэг хийх цаг зав нэгдүгээрт олдохгүй байна. Хоёрдугаар болохоор усанд орох цаг зав олдохгүй байна. Гуравдугаар фитнестэй явах цаг зав ерөөсөө олдохгүй байж таарлаа. Тэгээд ер нь бол бичлэг хийх давтамж маань жоохон удаад байна. Тэгээд сая болохоор өнөөдөр нөгөө ганц усанд орж нүрээ бууцсан дээрээ бичлэг хийчихье гэж бодоод гэрийнхнийгаа доошоо буулгацсан. Тэр 3 одоо бид дөрөв юу манай хотын төвд сакура дэлгэрсэн байгаа гинэ. Тэгээд сакураг очиж үзэж зураг авахуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө гуравчин доор ингээ баг машиндаа суугаад бэлтцсэн. Би энэ ч зүгээр гэлс бичлэгээ хийчээ. Тэгээ би араа чин бууя гэд тэг хальт ингэж амжиж байгаа байхгүй юу. Ер нь аль тэр өөр нам хүлээж байгаа юм шин да. За тэгэл ерөнхийдөө нэг ойр жоохон ядралттай байна. Маш ядралттай байна. Тэгээд шинжэнгөө мөмдөө тэгээд тэрнээс болоод гэсэн ингээд нэг тийм нуруу бүхтэйг байгаа юм шиг санагдаад ингээд шинжэнгөө би ингээд нэг талаа ингээд хүлээл ингээд лэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд юу маань ингээд нуруугаа ингээд бүхтэлгэж өгöd байгаа юм уу яагаад байгаа ингээд бүхтэн мөхийн тулд тэгэнгүүт жоохон бүхтэйгөө байгаа юм шиг санагдаад. Тэгээ би өчигдрөөс эхлээд posture засах тийм дасгалууд ер нь хийж эхэлсэн. Тэгтэл стил нуруу бүхтэйгөө байгаа юм шиг санагдчихээн. Тэгээд одооноос 2 сарын дараа бидэд Монгол явах гэж байгаа байхгүй юу. Тэгээд Монгол явахаараа одоо энэ ядарсан царай зүс нүүр амаа сайхан янзлуулж гоо сайхан байханд ороод массажинд өдөр болгон орж байгаад буцайл гэсэн тийм бодолтой байна. Тэгээд өнөөдөр бичлэгтэй хамтаагаараа өнөөдөр та нарт болохоор сакура одоо ер нь хотынхон төвийг харуулчихъя гэж бодоод байна. За бичлэгтэй хамтаараа. За бид дөрөв finally гараа явж байна. Өнөөдөр цагаан хараар холсон байна. Ард манай ээж сууж байна. Тинука бүр ард байгаа. Нойр нь хөрөж ах шиг. Туулаатай тий. Нөгөө газраа хүрээд ирлээ. За энэ манай нөгөө төрийн ордон байхгүй юу? Засгийн газрын ордон. Манай хоёрын хүүгэн малгайд өмсгцэн. Энэ сакура дэлгэрээд нэг 7 молол хондог гэсэн баха. Тэгээл унцдаг гэсэн. Энэ хавьяас амир ялганд манай ээж влогон дээр шууд влогон дээр би сая энэ баха найтай алгаад яа буцаа зураг манай нөхөр юм шинэ нүдний шил авсан жоохон гайхаад өгөөрэй.
Өстэй амар гоё байна. Өнөөдөр чинь 3 сарын 22-нд Японд сакура үзье гэж хэлсэн чинь энэ чинь Америкт сакура ялгаагүй амар гоё. Яг өнөөдөр цэцэглээд одоо энэ чинь тэгэл 7 хоноод унтчихсан шүү дээ, тийм. Энэ нөгөө хотын захиргааных нь байр нь Ютагийн Солт Лейкийн хотын захиргааны байрных нь гадна ингээд тойроод битүү тойроод ийм сакура цэцгэлдэг гудамж байт юм байна. Үнэхээр юм үзэсгэлэнтэй биш шүү. Тий хүн ихтэй байна. Одоо энэ чинь аргагүй шүү дээ. Дараа 7 хоногийн хагас сан гэхэд унчих байхгүй юу? Тий. За жинхэнэ манай влог чинь ээж ирсэн. Жинхэнэ влог чинь ээж одоо тэтгэвртэй гараа бараг өөрөө гэсэн YouTube сувгтай болох ч байгаа. Гэ хотлоо яриад байхгүй. Болох юм уу? Арай чадахгүй хаа. Жинхэнэ влог чинь шүү дээ. Ер нь бол миний нөгөө нэг видео хийх мэг чинь дандаа ээжээс шүү дээ. Өөртөө дурсамжтай гээл видео хийдэг байсан. Эдит чинь тэр чадахгүй юм чинь. За хоёулаа. Кинока шиг нэг ваа гэдэг. Ваа! Манай хүүхдүүд юм хараад ваа гэдэг байхгүй юу? Чад сурч. Тийм. Ваа. Амар гоё тийм. Гэхдээ би өөрөө яаж харж байгаа мэдэхгүй л. Намайг уулын тагтаа шүү цасны готлоо авчираарай гэдээсэн чи юун цасны готл вэ? 100 бол. Энэ микрофон ихгүй сонсохгүй. Тийм үү. Яг бах яриад байдаг. Сонсохгүй ч маа. Зүдгэн дээр суул бас их гоё юм байна. Ногоон хөнгөтэй болохоор тийм. Бивсдэг юм мартцсан л байна л да. Манай улаан юм бол тийм. Яг гоё ногоорч. Амар гоё юм бэ. Кинока заавал очир. Аваа адад очир. Хийж зарч. Хүмүүс ингээл сайхан хүүхдүүдэд авчраал. Тэнцээ хүмүүс дуулах шиг байна. Энд ч бүр яг гоё 100 болцсон байгаад. Яг иймэрхүү юм хүмүүгийнхаар амар чи байгаадаа баярлалаа. Нэг гоё. Тэр сая жоохон муудалцаад. Намайг жоохон бичлэгээ хийгээд яарууллаа гэж би жоохон уралсан чи буцаад уралсан гинэ. Тэгээд яг одоо эвлэрлээ тий. Би ерөөсөө яаруулаагүйсэн. Яаруулсан. Жилийн өмнө хүүгээ бүр нялгаагт нэрсэн чи энэ жил арай жоо цэцгэлсэн байна тий. Тийм бэ тий. Тий. Хүү баг 2 сартайсан болоо? Тий 2 3 сар 4 сард ирсэн санагдах юм. Тийм. Би одоо энэ дээр зургийг оруулнаа. Хүүгийнхээ жоохон байсан зургийг амар хөөрхөн байсан. Энд чи бүр амар нартай байна. Би нөгөө нүдэн шилээ зүүчихээр нүдэн шилний орон орчдсон штэ. Тэгээд харин сайхан бутсан будгаа бас гэж бодоод яаж чадахгүй болсон. Гэхдээ амар гоё байна. Цаа орвол. Одоо нөө зүлэг арчилдаг үйлрэл эхэлсэн чи хийх юм ихтэй болоод тэр нь жоохон стресстэй чинь. Гэхдээ одоо яхад хийх л хэвээр. Гэтэ яг хүүтэйгээ хамт гараа явчихарайг байхаа энэ жил бас. Энэ юм хэлэх болоо чамаг. За бичлэгтэй хамт гараа. За, хөл өцгөнгүүгээрээ. Готлоо дэлж байна уу? Зэн тавьчих. Өргөц. Тэнд хүмүүс дуулж байна. Ай. Нэг иймэрхүү л манай итамууч. За миний хөө үснээр гიშгэрээ. Үснээр гიშгээч хөөе.